бид эх орондоо маш олон баярыг тэмдэглэдэг. Эдгээр баярын нэг болох үндсэн хуулийн өдөр нь 2024 оны хувьд бол илүү онцгой баяр болж байгаа. Тэгвэл яагаад энэ өдөр бас энэ хууль чухал болохыг мэдцгээе. 2024 оны хувьд онцлог зүйл бол Монгол улсын анхны үндсэн хууль батлагдсны 100 жилийн ой болж байгаа. Үндсэн хууль бол Монгол улсын 3.5 сая иргэдийн эв найртай хамтдаа эрх үүргээ биелүүлэн амьдрах алтан гац од юм. Биднийг дэлхий дээр байгаа 200 гаруй улс орноос тусгаар тогтносон улс гэдгийг батлах баталгаа. 1924 оны анх дугаар үндсэн хууль батлагдсанаас хойш Монгол улс 1940, 1960, 1992 онуудад үндсэн хуулиа тус тус шинжилэн найруулж өөрчилсөн. Тэгвэл дэртээх 100 жилийн өмнө бидний баталж байсан анхны үндсэн хууль ямар өөрчлөлтийг бидэнд авчирсан бэ? Хаант төрийг халж, бүгд найрамдах төрийг байгуулж, ардчилсан төрийн үндсийг тавьсан. Ингэснээр ард түмэн төрийн эрхийг барихулж, төрийн үйл ажиллагаанд оролцож, улс төрийн эрх эдлэх эрхтэй болсноор төрөөс шашныг салгаж, хүйсийн ялгааг арилгаж, дарангуйлал, нийгмийн ялгааг устгаж, хүний эрх чөлөөг хүлээн зөвшөөрсөн юм. Харин 1992 оны үндсэн хууль бол жинхэнэ ардчилсан төрийг тогтоож, хүний эрх чөлөөг дээдэлж хэрэгжих баталгааг хангасан хууль болсон юм. Монгол улсын иргэн бүр түүх соёлоо сэргээн санаж үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэе. Санан тунхаглах ирээдүй.